100 наслаараа нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар нуруу нугасны өвчин, түүний үүсдэг шалтгаан, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бэлтгэлээ. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх завираар шаналж байдаг гэдэг нь тогтоогджээ. Тэгсэн хэрнээ ердөө л 15% нь эмчит ханддаг гэнэ. Нуруу нугас хүний хамгийн эмзэг эрхтний нэг. Энэ хамгийн эмзэг эрхтэн сүүлийн үед нэлээх илбэг түгээмэл байдалтай эмгэгт өртдөг болоод байна л да. Ялангуяа манай ард түмний дунд арж колит гэж нэрлэгдэж тархсан. Нурууны өвчин маш илбэг болоод байгаа. Яг тэр арж колит гэдэг нь бол яг эмнэлгийн нэгшлэрээ бол мэдрэлийн язаар өрөвслөгсөн өгөлдөө тэрний томьёо хуучраад өөрчлөгдөөд энэ тэр өрөвслөх шимаа гэдэг арж колит гэдэг нэр томьёо бол эмнэлгийн нэр томьёоноос үндсэндээ хасагдаад ард түмний дунд тэр арж колит гэж яригддаг тэр чигээр үлдчихэд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ нурууны эмгэг ер нь эрт үед бол өндөр настай хүний өвчин гэж яригддаг байсан. Сүүлийн үед залуу шуудын өвчин болоод эсэргээр эргэжгээд байгаа. Тэгэхээр энэний шалтгаан ерөөсөө л хөдөлгөөний хомсдолтой холбоотой тохиолдож байгаа нь нотлогдож байна л да. Нуруу нугасны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эргэтэн булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдгийн гол аюул юм. Жишээлбэл хүзүүний нугалмын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шугах, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүслэгийн орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах хэрэгтэн бөөрийн үйл ажиллагаа хямарч чалах сулардаг гэнэ. Хөдөлгөөний хомсдлоос шалтгаалж нурууны дарга ясны булчингууд жиг төс босоогжиж булчингийн жиг ус хөгжлийн улмаас нуруунд ачаал жиг тус очиж ингээд нурууны яс зөөлөн идүүдэд эмгэг үүсгэж байдал бол илбэг тохиолдож байна. Тэгээ энэ хамгийн илбэг тохиолдож байгаа эмгэг нь нурууны нугалмын хоорондын завсрын жиргвч мөгөөрс. Эмнэлгийн хэлээр бол диск гэж нэрлэгддэг. Энэ дискийн эмгэг бол маш илбэг тохиолдож байгаа. За манай орны хувьд бол ер нь бүслэхийн нурууны энэ дискийн эмгэг нэлээд илбэг тохиолдож байна. Тэр дунд бүслэхийн 3, 4-р нугалмын завсар, 4-5-р нугалмын завсар, 5-р нугалмын уусын сүсийн эмгүүд арай илүү давмгай тохиолдож байгаа. За тэгээд ер нь газар газрын онцлогоос болж бас янз бүр байдаг л да. Жишээлх юм бол Африкийн орнууд тэг хүмүүс толгой дээр хүнд ачаа авч явдаг тийм ээ. Толгой дээр баахан хоолоо явдаг шүү дээ. Энийн улмаас хүзүүний нугалмын хоорондын дискийн эмгэг илүү их илбэг тохиолдог. Тэгвэл манайд бүслэхийн нурууны дискийн эмгэг илүү их илбэг тохиолдож байна. Нуруу нугасны эмгэг үүсэж байгаа гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал юм. Үүнд суугаа зогсоо ажилтай хүмүүс, нуруундаа байнга хүнд ачаалал авдаг ачигч ажилтай хүмүүс нуруу нугасны өвчлөлт хамгийн их өртдөг.
Мөн сүүлийн үед өвчлөл нэн залуужиж 18, 19 настай хүүхдүүд өвчнөд өртөж байгааг эмч мэрэгчлэтнүүд сануулж байна. Ер нь хөдөлгөөн хэрэгтэй. Байнгын хөдөлгөөн хэрэгтэй. Ер нь хөдөлгөөн хэрэгтэй гэхэлэр хүмүүс өглөө нэг гимнаст хийдэг, өглөө гүйдэг гэж ярьдаг л да. Тэгээ өдөр гимнаст хийдэг. Энэ хэрэгтэй. Тэгтээ зөвөр өглөө нэг гимнастик, өдрийн гимнастикээр хязгаарчаад байх юм бол энэ маань нүглийн үдээ гурилаар хуурна гэж болчих жоо. Ялангуяа удаан хугацаагаар сууж ажилладаг, суугаа ажлын хүмүүс. Ачаал ихтэй сууж ажиллах үедээ ширээн дээр нэг сэрүүлэгтэй цаг тавьдаг юм. Эсвэл одоо гар утастай бол гар утасныхаа цагийг нэг цагаар цагуулаад дуурч байхаар тавиад тэгээд сэрүүлэг дуурах тоолонд босоод сайн суняагаад үзүүтлэхээс одоо эргүүл хөдөлгөөд тийм ээ цээж хоёрыг тийш нууж хөдөлгөөд тэгээ ер нь үйтэй болгоно хөдөлгөж бүх үеийнхээ шилээ гаргаад тэгээд дахиад сэрүүлэг нэг цагаар тавиад суугаад ажиллаад байх хэрэгтэй. Тэгээ сэрүүлэг тавихгүй бол тэгэж цаг тутамд босож биеийн шилээ гаргана гэж хэвшин гэж ерөөсөй байхгүй л дээ. Нуруу нухсны өвчнөр өвдөхгүй байх бүрэн боломжтой. Та байнгын суугаа болон босоо ажилтай бол өөртөө анхаарал тавьж цаг бүр багахан хэмжээний дасгалыг хийгээд л байхад энэ өвчнөр өвдөхгүй. Ингэж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадвал та эрүүл байгаа зогсохгүй. Ажлаа эрч хүчтэй хийхэд нь тус болно. Хүүхэд залуучуудад нурууны мөрөлт бас нэлээд тохиолдож байгаа. Ялангуяа сургуулийн насны оюутан сурагчид. Энэ маань буруу суулттай холбоотойгоор одоо уул нь бидний сурагч байх үед одоо сурагчийн дүрмийн ширээ тохиолдолд даглаа сууж болох уу гэсэн дүрм байдаг санаж байна уу? Тэр маань одоо нуруу чинь мөрийнэ зөв цэг сууж вэ гэсэн дүрм байсан шүү дээ. Гэтэл хүүхдүүд ширээ тохиолдлын өстө нэг лаглаа хажууд тишээ мөрийж дайлыг суусаар аваад нуруу мөрийчдэг. Сүүлэн дээр нь өвчин болоод эргэж засрахааргүй цээжний хэлбэр төс нурууны хэлбэр төс алдагдаад тэгээ цээж нь өөрөөс нь тийш ингэ төвөж мөрийгаад нөгөө талаас хонхоогоод цээжний хэлбэр төс алдагдаад эргэж засрахааргүй болдог. Энэ маань ялангуяа одоо энэ эмэгтэй хүмүүс маш хэлбэг тохиолдож байна. Дандаа ингэ хажууд тишээ ингэ мөрийж лаглаа суусаар аваад ингээд нөгөө засрахааргүй болдог. Тэгээ мэслэх хэрэгтэй болдог. Тэгээ тэр чинь мэслийн гэдэг чинь асар хүнд мэсэл бол маш том хэмжээтэй нурны ардлаас хагална. Тэгээд нуруунд олон хэсэг газар шурагдаж вихлэн. Тэгээд тэр шургнуудаа хооронд нь тэг урт төмөр савхаар холбож тэгжээд нуруу тэгшлэлдэг. Тэгээд тэгшрэхгүй ч усбайж болдог. Тэгээд цааш нь ахиулахгүй тул хадж эхэлдэг. Их мэтлэнгийн их нүсэр хүн тагалгай хийхээр болдог. Нурууны морилтаас болж эрт хөгшрөг бүхтийг гар хөлийн үеэр өвддөг болох гар хөл сулрах зэрэг үе мөч бөглөөрөө өвдөх аюултай. Энэ нь нуруу нугасны мэдрэлийн илүү дарагдсанаас болдог. Иймд хүүхдийг багаас нь зөв тэгш суулгаж сургах, дасгал хөдөлгөөн байнга хийж хөдөлгөөний дутагдалд орохгүй байх зэргийг насанд хүрэгчид анхаарч байх хэрэгтэй юм а. Тэгэхээр ер нь дөнгөж өвдөж эхэлж байгаа үед эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ мэрэгжлийн эмчнэртэл үзүүлэх хэрэгтэй юм л да. Өвдөлт маань нурууны өвдөлт маань их олон шалтгаантай. За яг хуу нурууны үе холбоосууд одоо шилэх юм бол одоо энэ
нурууны энэ хоорондын залгаж байгаа үе холбоосууд байна шүү дээ. Энэ үе холбоосуудын хооронд гацаа үсээд энээс болоод өвдөлт эхэлдэг. Тэгээд энэ өвдөлтөөс болоод нөгөө булчингууд цочирч чангарч хатуураад тэгээ нурууны завсрын энэ байдаг жирв зөөлөн дээр учирч байгаа даралт нь ихсээд ингээл өвдөлт эхэлдэг л дээ. Тэгэхээр яг ийм байна уу? Эсвэл өөр шалтгаантай өвдөлт байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Нурууны ясны ч байдаг юм уу, зөөлөн эдийн үрвслээс болж нуруудж болно. Нурууны хавдраас болж нуруудж болно. Нурууны гэмтлээс болж нуруудж болно. Тэгэхээр альнаас ямар шалтгаанаар нуруу өвдөж байна гэдгийг эхлээд нарийн оншил тогтоох хэрэгтэй. Үүний тулд эхлээд нарийн мэргэжлийн эмчт үзүүлэх хэрэгтэй. Тэгжээ дараа нь эмчилгээний асуудал сонгох ёстой. Нурууны өвдөлтийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, өвчнийг оншилгоход өвчин анх эхэлснээс хойш өвчний түүхийг асууж судлах. Эмчийн үзлэг болон багжин шинжилгээнүүд болох рентген, компьютерийн томограф, соронзон резонанс демографийн шинжилгээнд үндэслэж онцлогоо хийж эмчилгээний асуудлыг шийдвэрлэдэг. Онцлогоо болон эмчилгээг зөв хийхгүйгээр дур мэдэж нурууны өвчнөө эмчлэх, буруу эмчилгээ хийх нь насан туршдаа гэмшээд барахгүй хохирол дагуулж болохыг анхаарах нь зүйтэй. Яг тэгвэл миний өөрийн бичсэн Мануэль Барэ заслимчлэг гэсэн ном байна л да. Энэ миний хавсарсан мэргэжил. Өөрийн мэдрэлийн мэслийн хүн. Энэ Мануэль Барэ заслимчлэгүүд миний хавсарсан мэргэжил. Тэгэхээр энэ Мануэль Барэ заслимчлэгээ бол яг барэ заслыг олон янзын арга бай. Уламжилт барэ заслгээд манайх бол одоо үе уламжилж одоо шавлан сургасаар ирсэн юм барэ заслын арга байж байна. Олон янзын арга байна. Даран барих арга, илэн барих арга, цэгэн одоо барэ их хвчлэгээр. За тэгээд аарцх нурууны барэ заслгээд сүүлийн үед гараад ирсэн. За болоо харгаж байгаа нэгэд мушигдаг. Одоо энэ барэ заслимчлэг тэр маань одоо энэ Мануэль Барэ заслимчлэг л дээ. Тэгэхээр энэ Мануэль Барэ заслимчлэгээ бол шинжлэх ухааны арга бүхэн шинжлэх ухааны үндэстэй нотлогдсон дэлхийн нийтэд түгээмэл хэрэглэгдэж байгаа ийм эмчилгээний арга юм. Тэгээ энэ эмчилгээгээр бол зөвхөн одоо энэ үеийнүүдийн одоо тэр хөшил гацааг гаргаж эмчилдэг. Булчингийн чангарлыг эмчилдэг. Шөрмөсний өвдөлтийг эмчилдэг ийм барэ заслын арга. Тэрнээс одоо энэ Мануэль Барэ заслаар бусад одоо энэ зүрийн одоо эрхтнүүдийн эмгийг эмчлэхгүй. Нэгэнт одоо нуруунд одоо хавдарч байдаг юм уу, өрөвсөл, гэмтэл эднэр учирсан ийм тохиолдол энэ барэ заслаар эмчилгээ хийж болохгүй. Эц хориотой байдаг. Таны нуруу өвдөж эхэлсэн бол та дур мэдэн байр ач руу очихгүй байхыг зөвлөе. Та мэрэгчлийн эмчэд хандаж ямар өвчин туссан болон оншоо сайн тодруулаагүй мөн эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгээс зайлсхийх хэрэгтэй. Ингээд 100 наслаараа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа танд хүргэлээ. Манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн танд баярлалаа. Та 100 наслаараа